Алтай 5 богд нь Монгол, Орос, Хятад, Казахстан 4 улсын хил огтлцдог Алтай нуруунд орших хамгийн өндөр уус юм. Энэ улсын 5 оргилыг нийлүүлэн Алтай 5 богд гэж нэрлэдэг. Хамгийн өндөр нь Хүйтэн оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4374 м өндөртэй Монголын хамгийн өндөр цэг юм. Уулсын орчимд мөсөн голууд, цэнгэг нуурууд байдаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлалын чухал бүс нутагт тооцогддог. Толгой нуур нь Монгол улсын баруун бүсийн Баян Үлгийн аймагт орших үзэсгэлэнт цэнгэг ус нуур юм толгой сумын нутагт. Аймгийн төвөөс урагш 50 км зайд ойролцоогоор 185 км талбайтай. Дунджаар 10 хамгийн гүн хэсэгтээ 20 хүрнэ. Нуурын ус маш тунгалаг, эргэн тойронд нь өвөрмөц хад асга, нуг уулсаар хүрээлэгдсэн байдаг. Жуулчлал, амралт, загасчлал, аялал жуулчлалын хувьд чухал ач холбогдолтой. Сэргал гэдэг нь Баян Үлгийн аймгийн нутагт орших байгалийн болон түүхийн дурсгалт газар юм. Алтай нурууны өндөр уулсын хооронд Баян Үлгийн аймагт Сэрлийн хүн чулуу, эртний түргийн үеийн хүн чулуун дурсгал байдаг. Хадны сүг зураг, ан агнуур, мал аж ахуй, нүүдэлчдийн амьдрал ахуйг дүрсэлсэн хадны зурагтай. Уулш, хэрэгсүр, хүннүү, түрэг, скифийн үеийн археологийн олдуур илбэг. Байгаль Сэрлийн өндөр уулын хүндий, өвөрмөц хад асга, нуур, гол горхоор баялаг. Баян Үлгийн аймаг нь Монгол улсын баруун хязгаарт оршдог, соёлын өвөрмөц онцлогтой, байгалийн үзэсгэлэнт уул ус бүхий аймаг юм. Байршил Монголын хамгийн баруун захад оршдог бөгөөд Казахстан, Оху, Боховтай хэлдэг. Төв Үлгий хот. Нутаг дэвсгэр 45-700 км. Хүн ам 110,000 орчим, ихэнх нь Казах үндэстэн. Баян Үлгийн аймгийн Улаанхус сумын харьяат нийт үлгийчүүдийн бахархал болсон 35 жилийн дараа улсын начин цол хүртсэн бол 76 жилийн дараа улсын заан цол хүртсэн Бордимортын сэрэг. Монголын бичгийн уран зохиолын үндэслэгчдийн нэг Ахтан Баби уул нь 1897 онд төрж 1973 онд таалалт өгсөн юм. Тэрээр аймгийнхаа соёл, урлагт үнэтэй хөв нэмэр оруулсан нэрт зүтэлдэн яруу найрагч, драмын зохиолч төдийгүй ардын аман зохиолын томоохон төлөөлөгч байв. Залуу наснда айтисны уран чадвараараа олонд танигдсан тэрээр 1919 оноос уран бүтээлээ туурж эхэлжээ. Ахтан Баби уул 1940 оноос Үркэндөө сонинд уран бүтээлээ нийтэлж, шин цагийн дуу хоолой болж, соёл урлагт үнэтэй хөв нэмэр оруулсан сэргэлэн санаатай зүтэлтэн байв. Өтгөөгийн Баян Үлгийн аймгийн төв номын санд Ахтан Баби уулын нэрийг аймгийн этхийн тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр албан ёсоор өгсөн байна. 1932 онд Баруун Дэрвийн аймагт гарсан эсэргүү хэдлийнийг дарахад оролцсон халахын голын байлдааны үед Морт дивизийн сумангийн захирагч байхдаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж ам өргөджээ. 1939 оны 2 сарын 24 онд гэлэгт манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахд гарамгай гавьяа байгуулжээ. 1979 онд Монгол улсын Баатар цолоор Шинжаан нутгийн Кекбай гэх газар төрсөн гэж тэмдэглэгдсэн ба Баян Үлгийн аймгийн харьяат гэж тооцогдсон. 1939 оноос эхлэн гар үйлдвэрийн холбоонд ажиллаж 1942 онд ардын цэрэгт байлдагч, жолооч зэрэг албанд ажиллах явцдаа урлагийн авьяасаараа шалгарч цэргийн дуу, бүжгийн чуулгад жүжигчин болсон. Дараа нь аймагтаа очиж клуб, драмын театр зэрэг байгуулахад олон жил ажилласан. Умаогийн ардын жүжигчин цолтой. Түүнчлэн Алтан гац, хөдөлмөрийн гавьяаны улаан төв, бусад төрлийн хүндэт шагналуудаар шагнагдсан тухай их сурвалжууд хайруулан 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Монгол улсын их сургууль, эхэндээ их сургуулийн хүн, эмнэлгийн анги тэгсэн, бүгд найрамдах чих улсад, тархины мис заслын, чиглэлээр мэргэжил, дээшлүүлсэн, шагнал, цол зэрэг, хуны гавьяат эмч, төрийн сойрхолт, ардын эмч, Монгол улсын
Хотилмэрийн Баатар. Дамжаа 1931 онд Баян Олгийн аймгийн Буянт сумын Бирэгт гих газар тэржээ. Сумын бага сургуулийг дуургаж санхүү эдийн засгийн техникум, Тэмэр замын машинчийн курсэд суралцжээ. 1985 онд Бомоуийн Говьят жуулчдын 2007 онд Монгол улсын ардын жүжигчин цол авчээ. 2009 оны 6 сарын 24-нд Шалбан Нургайбын охин Монгол улсын баруун бүсийн Баян Улгийн аймгийн Алтанцөгт суманд төрж өссөн. Тэрээр 13 настайдаа 79 бүргэжчин оролцсон наадмын түүхэнд дээд амжилтыг шинжилж анх удаа төрүүлсэн охин болсон юм. Түүний тухай найруулагч Отто Бийл илүү хэмээх кино бүтээсэн. Энэ кино Лондон, Нью-Йорк, Дубай, Токио, Сидней зэрэг хотуудыг багтаасан дэлхийн 30 оронд гарчээ. илүү кино нь 2015 онд Оскарын шагналын шорт листэд хүртэл шалгарсан. Харин 2017 онд Айшилбан Нью-Йорк хотод Film as Beverage шагнал хүртсэн бөгөөд уг шагнал нь Азийн хамгийн шилдэг төлөөлөгчдөд олов. Хамгийн алтартай үндэсний хоол, хонь өхөр, адууны махаар чанаж гуралтай хольж, гар дээрээ иддэг тул, бишбармак буюу 5 гар гэсэн утгатай. Витамин, эрдэс бодис ихтэй дархлаа дэмждэг, хоол боловсруулахад тустай гэж үздэг. Казах, Киргиз, Монгол зэрэг нүүдэлчдийн дунд эртнээс хэрэглэж ирсэн ундаа. Корт хатаасан ааруул шиг суу, арагнаас хийсэн суун бүтээгдэхүүн. Аз адууны хавирганы өөхтэй мах. Баян Улгийн аймагт байдаг Кек Озн Улгийн хотын төвд байрлах орчин үеийн өндөр барилга юм. Энэ барилгад хэд хэдэн зочид буудал, үйлчилгээний газар байрладаг. Улаанбаатар Улгийн авто замын албан ёсны зайн ойролцоогоор 636 км. Шугамн буюу агаараар шулуун хэмжилтээр ойролцоогоор 250 км. Инхээр машинаар явхад 30-40 цаг, онгоцоор нисэд 2 цаг 5 цаг орчим болно. Улаанбаатар ба Баян Улгийн замын зардлын тухай хэлбэл хэрэв та автобусаар Улгийн рүү явах бол том хүн 130 мянган төгрөг, хүүхэр 60 мянган төгрөг төлнө. Бас нэг хүн өөртөө хамт 20 кг ачааг үнгүй авах хэрэгтэй. Хэрэв онгоцоор аялах бол том хүн 430 мянган төгрөг, хүүхэд 230 мянган төгрөг төлнө. Анхаарал тавсандаа та бүхэнд баярлалаа.